For Life International Leaders Team үзүүлж байна. Эхлэх цаг ирлээ. Энэ бол сая гаруй хүн амтай улсын нийслэл Улаанбаатар хот. Энд бид цангиг агаарт сая долларын хашид сайхан амьдарч болно. Эсвэл бид утаан дунд уушгаа ордуулаад усаа зөөгөөд уурлаж бухимдаад урсгалаараа амьдарч бас нэг болно. Би ингээл нэг ажилчин гардаг хөвгт. Надад санхүүгийн асуудлаа шийдэж олон залуусыг араасаа дагуулж тэвлэхийг давсан бизнесийг үүсгэж өсөж мөрөөдөж явдаг сайхан амьдралдаа хүрэх боломж байхгүй гэж юу? Бид хэдий болтол ёс төрчдийг буруутгаж урдах ажлаа хийсэн дэр үзүүлж өрнөөс өрөнд цалингаас цалингийн хооронд бусдаас бурууг нь хайж амьдрах юм бэ. Бид хэдий хүртэл Монголын хөдөлмөрийг эрхлэхээр харийн орныг зорж эрүүл мэнд залуу насаа алдах юм бэ. Бид дэлхийг засаглаж бодлогыг тодорхойлж явсан агуу үндэсний үр сад гэдгээ мартлаа гэж юу? Өөрчлөлтийг өөрөөсөө ихтүүлж хов заяагаа гартаа ухаар шилсэн залуус бидэнд одоо эргэж цагаад энэ хിവэрэн үлдэх хүсэл бүрч чадах. Бид үргэлж санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралтай байх ёстой гэж юу? Үгүй ээ. Боломж үргэлж байдаг. Тэгээс тэр бумтан үрээнд ор турбо старт хэсэг эхэллээ. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд бид юу хийх ёстой вэ? Ажлынхаа хажуугаар хөдөлмөрлөж дахин нэг цалин хүлээн суудаг болох уу? Аль эсвэл хар орныг зорж хахир хатуу ажил хийх үү? Бидэнд эдгээрээс өөр боломж байгааг For Life компани тэгээс тэр бумтан турбо старт төслөөр дамжуулан монголчуудад түгээж байна. Энэхүү төсөлд өөрийн хүсэл мөрөөдөлд хүрэхээр зориулсан залуучууд оролцож байгаа. Тэд хамгийн ихний даалгавраа биелүүлэхээр холбоо тогтоож өөрийн бизнесийн үр ашгийг ийхүү түгээхээр гарч байгаа илээ. Тэд анхны удаа болоод ч тэрөө ихний даалгавраасаа зүрхшээж байсан юм. Гэхдээ л энэ зэргийн айцыг даран байж амжилтанд хүрч хүссэн амьдралдаа хүрнэ гэдгээ мартаж болохгүй. За сайн байцгаана уу. Олон улсын For Life компани Монголд хэрэгжүүлж байгаа турбо старт төслийн эхний шат явж байна. Тэгээд би оролцогч данзанд орж байна. Тэгээд өнөөдөр бид нар хамгийн анхныхаа уулзалтаа хийх байгаа. Бизнес түншээ хайна гэсэн үг. Тэгээд энэ удаагийнхаа хүнийг бол би өөрийнхөө найзаар сонголоо. Тэгээд энэ найз маань ерөнхийдөө энэ 3 категори байгаа. Халуун зах зээл, дулаан зах, бүлээн зах зээл, тэгээд хүйтэн зах зээл гэсэн 3 ангилж байгаа. Ерөнхийдөө найз нөхдийн хувьд бол бүлээн зах зээлд орж байгаа. Тэгээд энэ зах зээлийн хувьд ерөнхийдөө хүмүүс биенээ мэддэг, тодорхой хэмжээнд итгэлцэл байдаг учраас би энэ зах зээлээс эхэлж өөрийнхөө түншээ хай гэсэн бодолтой байна. Тэгээд бүгд энэ Монголын үйлдвэрчний хэвлэлийн байран дээр ороод үргэлжлүүлцгээе. Сайн байна. Энэ Royal Estate-с явж байгаа. Тэгээд Turbo Start гэдэг олон улсын бизнес төсөл явж байгаа. Тэгээд өнөөдөр лот очор реалтортай уулзах гэж ирсэн байгаа. Манай найз л та. Тийм. За сайн уу. Шууд явж байгаа. Тэгээд хоёлаа 5 минут чинь ажилласан. Тэр уулзалт дээр за тий шаарцсан. Үгүй энд уулзалт биш болсоо тий. тэр цаана уулзалт байгаа юм байна. Харин суулгаг өрөндөө. За тийш орч. Бүр цаатлаа. За бүгдээр нэг хүний офис дээр ирсэн байгаа учраас арай өөр амьсгалтай байт юм байна. Сайн байна. Royal Estate-с явж байгаа Turbo Start гэдэг бизнес төсөл байгаа. Тийм тэгээ бид нар өнөөдөр шууд нэвтрүүлэг явж байгаа юм л да. За тэгэхээр би лот очир найз дээр гинт ороод ирлээ. Тэгээд өнөөдөр офис дээр өөрийнхөө хамгийн анхны бизнес уулзалтаа хийж байна. Тэгээд лот очир найзтайгаа би анх 6 жилийн өмнө танилцчихсан. Тэрнээс хойш ерөөхдөө амьдрал дээр аюул олон зүйлүүд дээр ажилдаа ч гэсэн хамтарч ажиллах гэсэн бодолтой байдаг. Тэгээд энэ зөв хэд найзуудын нэг багмаа. Тэгээд өнөөдөр ажлын шууд өрөөд ирлээ уучлаарай. Энэ камер таарч гайхал. Тэгээд юу найз нэг тийм олон улсын For Life гэдэг компани Turbo Start гэдэг төсөлд хамрагдаж оролцож байгаа. Тэгээд энд яг 10 хүн оролцож байгаа нэг юм биш үү? Ерөнхийдөө энэ бол хамтарч ажиллах хүмүүстэй бизнес санал тавьж байгаа. Тэгээд ерөнхийдөө дэлхийн 90-д орн салбартай. Тэгээд энэ олон улсын маркетингийн чиглэлийн компани юм л да. Өнөөдөр Монголд яг Turbo Start төсөл 3 сарын 28-наас эхлээд явж байгаа. Тэгээд өнөөдөр төслийн яг ихний шат хамгийн анхны уулзалт хийгдэж байгаа маа. Тэгээд бэлддэг бол өнөөдөр хоёулаа уулзсан гол зорилго маань болохоор би чамд нэг
бизнес санал тавих юм аа. Тэгээд энэ санал маань болохоор ерөөдөө хамрах хүрээ нь бол зөвхөн Монголдо гэлтгүй дэлхийн одоо 90-д орн салбартай энэ компани тусламжтайгаар өөрийнхөө бизнесээ олон улсад гаргах тийм боломж байна гэсэн үг л дээ. Тэгээд ерөөдөө Монголд өнөөдөр ажиллаж байгаа аль бүхий салбарт ажиллаж байгаа найзууд маань байгаа. Гэхдээ яг энэ салбарын хувьд ярих юм бол өөрийнхөө цалин тэгээд бүх урамшууллын одоо доллараар өөрийн хаан банкны данс руу Америкаас шууд шилжиж орж ирж байгаа. Тэгээд For Life компани хувьд болохоор ерөөхдөө нэг 15 жил сүүлийн 15 жилд бол маш эрчимтэй гарч ирсэн. Тэгээд Америкийн одоо топ 500 компани 15-т ч ихсэн байсан. Энэ сүүлийн 2013 оны үзүүлэлттэй. Тэгээд өнөөдөр яг Монголд нэг сүлжээний бизнес гэдэг зүйлийг ерөөхдөө хүмүүс баг зэрэг ойлгож эхэлж байгаа юм. Тэгээд урд нь 10 жилийн өмнө ерөөхдөө анхны орж ирсэн тэр бизнес сүлжээний бизнес маркетингууд нь бол дандаа нөгөө пирамид зарчмаар яваад идэг гэсэн. Тэгээд юм мэдээж ингээд гурвалжин байдлаар тэ дээрээс эхлээд доошоо ингээд задарч явдаг. Энэ бол ерөөхдөө сүлжээний бизнес дотор хууль бус зүйл юм байгаа. Тэгээд яг энэ хууль бус зүйл энэ маркетингийг явууснаас болоод хүмүүсийн сэтгэлгээнд энэ сүлжээ гэдэг юм айгу буруу ойлголтоор гарч ирсэн. Тэгээд ерөөхдөө сүлжээ гэж яг юу юм бэ гэдээ аваад үзэх юм нь ер нь бол дэлхийд дээр нийт эргэлдэж байгаа бараа эргэлт худалдааны 80-85%-ийг энэ сүлжээний бизнесийн дагуу явд юм байлээ. Тэгээд энэ тоо маань чамайг одоо амжилт үзүүлэх тусам дэше өсөж байгаа 100000 $10,000. Тэгээд 100000-аас $100,000 хэмжээний бизнесийг чи өөрийнхөө хүчээр бий болгоно гэсэн үг л дээ. Тэгээд би чамайг энэ боломжийг сонсоосоо гэж хүсэж байна. Яагаад гэх юм бол 1 жилийн дараа 2 жилийн дараа тэр өндөрлөгт би өөрийгөө хүрсэн байхаар зорилго тавьсан байгаа. Тэгээд энэндээ чамайг хамтрая гэсэн саналтай. Тэгээд энэ дээр бол ерөөхдөө заавал бүтэн цагаар бүх одоо цаг хугацаагаа зарцуулж ажиллах албагүй чи өөрийнхөө өнөөдөр хийж байгаа бизнесээ хийгээд явж гин ажлаа хийгээд явж гин хажуугаар нь чи өөрийнхөө чөлөө цагаа өөрийнхөө санхүүгийн хараат бус байдалд тэрний төлөө зүтгэхэд зориулна л гэсэн үг л дээ. Тэгээд чи хэрвээ найздаа итгэж байгаа юм бол ерөөхдөө би чамд дараагийн хичээлүүд сургалтууд тэгээд бүх бизнес боломжуудыг гаргаж өгье. Тэгээд чамд ерөөхдөө ямар хөө сэтгэл төрж байна. Тэгээд энэ олон хэд маркетинг систем гэдэг юм байна. Тэгээд ер нь бол арчин үед бусад орны улсад хэрэгэлдэг систем юм байна. Тэгэхээр манайд анхудаа нэвтэрч байгаа юм байна. Тэр ерөнхийдөө бол их сонирхолтой санагдаж байна. Тэгээд ерөнхийдөө судлаа. Тэгээд хайрандаа ярилцъя. Тэгээд ярилцаа санал нийлж байгаа болно да. Ажиллаад байна. Баярлалаа санал тавьсан да. За тэгээд найзтай ямарчсан саналаа хэлчлээ. Тэгээд энэ талаар цаашнаас ингээд судлаад ингэсэй гэж би хүсэж байна. Тэгээд яагаад гэх юм бол энэ хүнд итгэдэг учраас чадна гэдэгт итгэж байгаа учраас өөрөө бизнес түншээр ажиллаач гэсэн саналаа өнөдөр тавилаа. Тэгээд анхны уулзалт маань амжилттай боллоо гэж бодож байна. For Life International Leaders Team үзүүлж байна. Эхлэх цаг ирлээ. Энэ бол сая гаруй хүн амтай улсын нийслэл Улаанбаатар хот. Энд бид цэнгэг агаарт сая долларын ханшид сайхан амьдарч болно. Эсвэл бид утаан дунд уушгаа ордуулаад усаа зөөгөөд уурлаж бухимдаад урсгалаараа амьдарч бас нэг болно. Би ингээл нэг ажилчин гардаг хөвгт. Надад санхүүгийн асуудлаа шийдэж олон залуусыг араасаа дагуулж тэрлэгийг давсан бизнесийг үүсгэж өсөж мөрөөдөж явдаг сайхан амьдралаа хүрэх боломж байхгүй гэж юу? Бид хэдий болтол ёс төрчдийг буруутгаж урдах ажлаа хийсэн дөр үзүүлж өрнөөс өрөнд цалингаас цалингийн хооронд бусдаас бурууг нь хайж амьдрах юм бэ. Бид хэдий хүртэл Монголын хөдөлмөрийг эрхлэхээр харийн орныг зорж эрүүл мэнд залуу насаа алдах юм бэ. Бид дэлхийг засаглаж бодлогыг тодорхойлж явсан агуу үндэсний үр сад гэдгээ мартлаа гэж үү? Өөрчлөлтийг өөрөөсөө ихтүүлж хов заяагаа гартаа ухаар шийдсэн залуус бидэнд одоо эргэж засаг чадаад энэ хിവэрэн үлдэх хүсэл бүрч чадах. Бид үргэлж санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралтай байх ёстой гэж юу? Үгүй ээ. Боломж үргэлж байдаг. Тэгээс тэр бумтан үрээнд ор турбо старт хэсэг эхэллээ. Тэгээс тэр бумтан үрээтэй турбо старт төсөлд оролцогчид яагаад эхний удаа ийм даалгавар биелүүлээд байгаа тухай үзэгч та бодсон уу?
Нэг талаараа тэдний ярианы чадвар бусдад өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх хийгээд бусдыг татах чадвар хэр байгааг харж байгаа болов. Тиймдээ ч оролцогч залуучуудаас маань ихээхэн ур чадвар зориг шаардах юм. Харин дараагийн оролцогч намчин даалгавар биелүүлэхээр гарсан ч бүтэлгүйтлэр эхэлсэн билээ. Түүний яриаг эхэндээ анхааран сонсох хүн олдоогүй ч тэрээр уйггүй явсаар байсан юм. Манай би одоо гэрэлтийн болон интервьюс болж байгаа нэмж байна. Сая анхныхаа даалгаврыг авлаа. Тэгээд бүтэн зах зээлээс гэж ярьдаг юм байна. Тэгээд хүмүүстэй уулзаж одоо энэ компаниудад танилцуулах юм үрэл авлаа. Тэгээд одоо видео видео уулзаад үзье. Тэр шинэ дотор сууж байгаа та энэ видео чад уулзаад 우리 딸들 없이 이게 다 있으니까 다시 가지고 그러니까 밑들이를 좀 어떻게 해줘요? 네. 아까 이제 이게 저렇게 같아요. 숏 아따 나따 쉬워. 비어서라 된다도 있는 건설계 компани бизнесийн хэлж байгаа. Юу гэдэг компани? Бүлэжлэн. Энэ болохоор одоо фэнсэл гацдаг. Тэгээд намайг зүгээр тийм баамай. Хүнд яаж тэр болохоор тэр хүн 5 төрлийн бүтээгдэхүүн Монгол авчихсан аа гэдэг нь одоо хорны юм уу? Ингиш. Одоо сүлжээний байгууллага. Бүгд тэр юугаар сүлжээг одоо олгох тийм үү? Зарим сүлжээний бүтээгдэхүүн чи одоо тэгээд нэг хөлтний юм байгаа гэж шүү дээ. Сүлжээ нэртэй. Энэ болохоор энэ ингээд би All Life International Leaders Team үзүүлж байна. Эхлэх цаг ирлээ. Энэ бол сая гаруй хүн амтай улсын нийслэл Улаанбаатар хот. Энд бид цангиг агаарт сая долларын хашид сайхан амьдарч болно. Эсвэл бид утаан дунд уушгаа ордуулаад усаа зөөгөөд уурлаж бухимдаад урсгалаар амьдарч бас нэг болно. Би ингээл нэг ажилчин ардын хүүхэд. Надад санхүүгийн асуудлаа шийдэж олон залуусыг араасаа дагуулж тэвдлэгийг давсан бизнесийг үүсгэж өсөж мөрөөдөж явдаг сайхан амьдралаа хүрэх боломж байхгүй гэж юу? Бид хэдий болтол ёс төрчдийг буруутгаж урдах ажлаа хийсэн дөр үзүүлж өрнөөс өрөнд цалингаас цалингийн хооронд бусдаас бурууг нь хайж амьдрах юм бэ. Бид хэдий хүртэл Монголын хөдөлмөр эрхлэхээр харийн орныг зорж эрүүл мэнд залуу насаа алдах юм бэ. Бид дэлхийг засаглаж бодлогыг тодорхойлж явсан агуу үндэсний үр сад гэдгээ мартлаа гэж юу? Өөрчлөлтийг өөрөөсөө их төвч хов заяагаа нартаа ухаар шийдсэн залуус бидэнд одоо эргэж цагаад энэ хിവэрэн үлдэх хүсэл бүр чалах. Бид үргэлж санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралтай байх ёстой гэж юу?
Үгүй ээ. Боломж үргэлж байдаг. Тэгээс тэр бумтан үрээнд ор турбо старт эсэл эхэллээ. За сайн цоноо ингээд би оролцогч мөнгөлгөн байна. За би оролцогч уянга байна. За ингээд өнөөдөр бүтээр ингээд даалгавар авсан байгаа. Гарааны сургалт аваад халуун зах зээл, бүлээн зах зээл, хөлн зах зээлээс хүнтэй уулзах даалгавар авсан байгаа. Тэр үнтэйгээ уулзах тавлах даалгавар авсан. Тэгээд өнөөдөр бүтээр хөлн зах зээл рүү гараад хүнтэй уулзъя гэсэн тэрийг нь сонгоод тэгээд хүнтэй уулзахаар шийдлээ. Америк нэгдсэн Farlife компаниас ингээд бизнесийн нэг танилцуулга хийж байгаа. Тийм турбастаар тэгээс тэр бомтон гэсэн. Тэр төслийн үнээр ингээд одоо ингээд танилцуулга өдрлөн одоо болох юм байгаа. Тэгээ та ийш ороод ингээд бид нартай ингээд 5 минут ингээд уулзчих уу? Заавчлаа байна уу тань. Баахан энэ одоо хүн үлээ гэдэг чинь ийш уу гараад байгаа. Энэ машин эзний нүлээ гэдэг байна. За одоо тэгвэл боломж яахгүй тань. Одоо боломж яа. Одоо гараад жолооч. Та тэгвэл нэг судалгаа бүлдэх боломж байна уу? Судалгаа. Амжихгүй байна. Зүгээр судалгаа нэг 1 минут бол. Тийм үү. За тэгээ. За. За та утасныхаа дугаар бодлоо. Утасны дугаар гэдэг тийм үү? Утасны дугаар. Аха. Тэгээд юм уу? Эцэг. За танилцуулъя. Телевизээс явж байгаа. За ингээд эхнийхээ хүнтэй ингээд таарлаад асуусан болоод чи ингээд энэ ах маань завгүй байла. Эхнэрээ хүлээж байгаа бол та. Тэгээд битээр ингээд судалгаа авлаа л да ингээд. За ингээд утасныхаа дугаарыг авсан. Тэгээд энэ ахтай эргээд холбогдоор боллоо. Харин дараагийн оролцогч залуус маань нэг ID дээр бүртгүүлсэн хосууд юм. Оюутнууд учраас хичээлтэй үедээ хин нэг нь төлөөлөн ирээд байх давуу талтай хэмээн тайлбарлаж байсан Дөлгөөн Уянга хоёр маань энэ удаад нилээд сандарлаа. Эхний хүн зөвшөөрсөнгүй, дараагийнх нь ч бас зөвшөөрсөнгүй. Яаж илэрхийлж, яаж тайлбарлавал хүмүүс чамд анхаарал хандуулах тухай сайн бэлтгэл хийх ёстой байсан ч юм уу? Ямар ч тач та хоёртой амжилт хүсье. Хамтдаа эхлүүлэх сайхан амьдралынхаа үр шимийг өөрсдийн хамтын хөдөлмөрөөр бүтээхийн төлөө урагшаа залуусаа. За бидний өрөө бол тэгээс тэр бомтон гэдэг өрөөтэй явж байгаа. Тэгэхээр энэ бизнес манай бизнес дамаа тэр тусмаа сүлжээний бизнес бол чи тэр бомтон болох нь чухал биш. Тийм ээ чи хүнтэй уулзаа тэр хүнийгээ тэр бомтон болгох гэж учраас одоо маш сайхан сэтгэлээр би тэр бомтон болох аргууд байдаг юм шүү. Тэр боломжуудыг та хараад өгөөч тийм ээ. Үзээш надтай ярилцаач гэдгийг тэр хүн ойлгох хэрэгтэй гэсэн тийм ээ. Тэгэхээр өөртөө итгэлтэй чи юунаас иччих юм та хоёр. Ягаад гэвэл гайхалтай боломжуудыг чи хүнд хэлэх гэж байгаа учраас ичих зүйл байхгүй. Би бол хоёроо ичдэг. Ягаад гэвэл би хүнд сайн сайхныг өгч байгаа учраас ичихгүй тийм ээ. Тэгэхээр эхний ажлууд гоё болж байна. Тэгэхээр одоо жоохон та хоёр өөртөө итгэлтэй байгаа хэрэгтэй. Хүмүүстэйгээ уулзахдаа ягаад гэвэл чинь боломжууд байдаг юм шүү. Тэр боломж би энийг хараасаа тийм ээ үзээсээ судлаарай гэж хэлэх хэрэгтэй. За тэгээд таарч ажилласан та хоёрт амжилт хүсье. За. For Life International Leaders Team үзүүлж байна. Эхлэх цаг ирлээ.
Энэ бол сая гаруй хүн амтай улсын нийслэл Улаанбаатар хот. Энд бид цангиг агаарт сая долларын хашид сайхан амьдарч болно. Эсвэл бид утаан дунд уушгаа ордуулаад усаа зөөгөөд уурлаж бухимдаад урсгалаар амьдарч бас нэг болно. Би ингээл нэг ажилчин ардын хүүхэд. Надад санхүүгийн асуудлаа шийдэж олон залуусыг араасаа дагуулж тэвдлэгийг давсан бизнесийг үүсгэж хүсэж мөрөөдөж явдаг сайхан амьдралаа хүрэх боломж байхгүй гэж юу? Бид хэдий болтол ёс төрчдийг буруутгаж урдах ажлаа хийсэн дэр үзүүлж өрнөөс өрөнд цалингаас цалингийн хооронд бусдаас бурууг нь хайж амьдрах юм бэ. Бид хэдий хүртэл Монголын хөдөлмөр эрхлэхээр харийн орныг зорж эрүүл мэнд залуу насаа алдах юм бэ. Бид дэлхийг засаглаж бодлогыг тодорхойлж явсан агуу үндэсний үр сад гэдгээ мартлаа гэж юу? Өөрчлөлтийг өөрөөсөө ихтүүлж хувь заяагаа гартаа ухаар шийдсэн залуус бидэнд одоо эргэж цагаад энэ хിവэрэн үлдэх хүсэл бүрч чадах. Бид үргэлж санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралтай байх ёстой гэж юу? Үгүй ээ. Боломж үргэлж байдаг. Тэгээс тэр бумтан үрээнд ор турбо старт эсэл эхэллээ. Сайн мэцхан уу турбо старт эсэлд оролцогч Туламсар юм байна. За одоо би энэ гадуур явж байгаа хүмүүсээс ингээд судалгаа авах гэж байна. Юу аваад байгаа юм уу? Бичлэг хийгээд. Оо яах вэ гэдэг чи аваад. За яа. Яах вэ? Эхлээд даахаар ингээд даахаар хэлж. Тийм даахаар хэлж бүгд орцгосоо би судалгааг яах гэж байна. Тэгээд даахаар. За зүгээр явчихаа цааш яа. Харин өндөр орчих. Чи танаас судалгаа авчиж хөө. Юм бэ яа. Форлайф гэдэг компаниас авч байгаа уу? Доллар салтаас бүгд өгч байгаа. Энийг амар яруу. Йоо. Асаанах чи танаас судалгаа авчиж хөө. За сайн авчээ. Уу яаж зураг мөр авдаг юм уу? Тий. Үгүй. За зураг авах зүгээр тав хэлээд. Энэ компани судалгаа. Аль за аль би даашаа. Аль юугаа. Таны хэлж би. Таад гайс. Таны хэлж би. Юу гэсэн таны эрхэлж буй доор гаж сонголтуудаас сонгоно гэдэг чинь. Таны эрхэлж буй ажил гэсэн үг байхгүй юу? Аа. Нүрэ. За. Миний орсон хэвгүй. Таны орлогын хэдийн та орлогын хэдийн хүсэлтэй? Надад орлого гэдэг байхгүй байна. Өөрөө юм ихний цагдаа нар нь хэлэхгүй байна. Одоо энэ чи юу гэж ойлгох вэ? Хардрэс 8 эрхэлдэг байсан. Тэгээд одоо энэ цагдаа нар яач тэний явж та хэвтэр хэлээ. Энд байх болж байна дээ. Энэ бүр ба 500 хүртэл бий. Энэ байсан одоо байх болж байна энэ 500,000-аас. 500,000 байсан. Яах вэ? Үгүй юу хангалттай байх юм. Үгүй яах вэ? Ямар хаяг гэнэ үү? Хаяг юу гэж байна? Facebook хаяг. Юу ямар хаяг гэсэн үг юм чи? За байхгүй бол хэрэггүй гэж. За. Мэйл хаяг.
За тийм орчих. За байна. 이제 해주와 우리가. За баярлалаа. Одоо яах вэ? Муу хийх юм. Сайн байна уу? Би энэ For Life гэдэг компаниас ирж байна. Өчигдөр танаас судалгаа авсан. Тийм тэгээд та манай судалгаан дээр та урлагийн шинийг хүсвэртэй болохыг хүсэж байна уу гэсэн асуултанд тийм гэж хариулсан болохоор бид нэр эргээд холбогдож байгаа байхгүй юу? Тийм тэгээд одоо манай компани дээр Turbo Start гэдэг бизнесийн тийм төсөл хэрэгжиж байгаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг маргааш манай офис дээр 11 цагаас маркетингийн нээлттэй өдрлөг болно. Тэрэн дээр одоо манай Turbo Start төслийн одоо дэлгэрэнгүй мэдээллийг өгөх байхгүй юу? Тавих боломжтой юу? Тий 11 цагаас. Ирэх үү те? За. Манай офис дээр барилгачдын талбайн замын эсрэг талд For Life гэдэг офис байгаа. Барилгачдын талбайн замын эсрэг тал. За. Юу төрөг хатараг юм бэ? For Life, дөрөв life гэдэг. For Life гэж байна. Тийм. За баяртай. За одоо ингээд судалгаа авсан хүнтэйгээ эргэж холбогдоод тэгээд манай энэ судалгаа яасан маань маргааш ярах хэмжээнд дээр ирэх гэж байна. За сая би Боломжрынхаа уцаар ярьж байгааг ингээд ажиглаж харлаа. Тэгээ нэг ийм асуудлууд байна. Жишээлбэл чи өөрийнхөө хүнд танилцуулах хэрэгтэй. За би Боломжрын байна тий. Өчигдөр угаасаа чи судалгаа тодорхой хэмжээний хоорондоо танилцсан. Гэхдээ би нэг Боломжрын байна гэдгийг чи нэгт өөрийгөө хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол чи өөрийн дээр бас аваад үзтээ. Нэг хүн чамруу шууд яриад ингээд ийм танилцуулаад хахаар хин яриад байгаа хүнд ойлгомжгүй байдаг байхгүй. Тэгэхээр чи нэг судалгаа авсан маань би Боломжрын байна гэдгийг нэг сайн өөрийгөө танилцуулах нь их чухал. За хоёрт нь тэр хүн одоо яг өөрт нь хэрэгцээтэй сонирхлын татгаар хэлбэрээр энийг гой ойлгож ирэх хэрэгтэй. Тэгжээж тэр хүн маань бидний өрсөн арга хэмжээнд бидний мэдээллийг сонсох гэж ирнэ те. Чамруу одоо би жишээлбэл яриад бид нэгнийгээ таньдгүй байлаа гэхэд би ийм болох гэж байна хүрээд ирэх үү чи ирэх үү ямар юм дэр нь ирдэг үү? Ингээд сонирхол татсан өөртөө таалагдсан. Тий, өөр чинь таалагдсан юм чи ирнэ шүү дээ, тий. Тэгхийн тулд чи тэр хүнийг бас сонирхлын татсан хэлбэрээр одоо юм уу ярих хэрэгтэй. Саяны болохоор яасан бэхээр илүү чи ийм мэдээлэл өгөх ёстой гэдэг үүднээс ярьчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр үнтэйгээ жоохон бас ярилцаж болно шүү дээ. Яг цаг барьсан байгаа биш. 2-3 минут ярилцаад одоо ажлынхын зав нь хэрэг байна, маргааш боломжтой юу? За яг боломжгүй бол хэд өдөр боломжтой байна? За боломжтой нэг өдөр байлаа гэхэд цаг нь боломжгүй чи 2 өдөр санал болгодог ч юм уу те 11 цагаас 13 цагаас иймэрхүү байдлаар дараагийнхаа уцаар ярих юмнуудыг эргээд ивэл илүү амжилттай болно гэсэн. Тэгэхээр энийг бол чи шууд одоо эзэмшихгүй байлаа ч гэсэн чи практикаар чинь эзэмшигтэй яваад чи хүнтэйгээ уцаар ярихдаа мэдэрдэг болоод ирнэ. Энэ бол ерөөсөө дадлагтай суурьдаг юм ажил байгаа. За тэгээд уламжлалтай дараагийнх нь одоо уцаар ярихын судалгааны ажилд бас амжилт төсөн ажлынх нэг үндсэн хэсэг байгаа тийм ээ. За амжилт хүсье боломжтой. For Life International Leaders Team үзүүлж байна. Эхлэх цаг ирлээ. Энэ бол сая гаруй хүн амтай улсын нийслэл Улаанбаатар хот. Энд бид цэнгэг агаарт сая долларын хашид сайхан амьдарч байна. Эсвэл бид утаан дунд уушгаа ордуулаад усаа зөөгөөд уурдаж бухимдаад урсгалаараа амьдарч бас нэг болно. Би ингээл нэг ажилчин ардын хөвгт. Надад санхүүгийн асуудлаа шийдэж олон залуусыг араасаа дагуулж тэвдлэгийг давсан бизнесийг үүсгэж хүсэж мөрөөдөж явдаг сайхан амьдралаа хүрэх боломж байхгүй гэж юу? Бид хэдий болтол ёс төрчдийг буруутгаж урдах ажлаа хийсэн дэр үзүүлж өрнөөс өрөнд цалингаас цалингийн хооронд бусдаас бурууг нь хайж амьдрах юм бэ. Бид хэдий хүртэл Монголын хөдөлмөрийг эрхлэхээ харийн орныг зорж эрүүл мэнд залуу насаа алдах юм бэ. Бид дэлхийг засаглаж бодлогыг тодорхойлж явсан агуу үндэсний үр сад гэдгээ мартлаа гэж юу?
өөрчлөлтийг өөрөөсөө ихтүүлж хувь заяагаа нартаа ухаар шийдсэн залуус бидэнд одоо эргэж цаг цагаад энэ хിവэрэн үлдэх хүсэл бүрч чадах. Бид үргэлж санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралтай байх ёстой гэж юу? Үгүй ээ. Боломж үргэлж байдаг. Тэгээс тэр бумтан үрэндор турбо старт эсэл эхэллээ. Ингээд өнөөдрийн дугаараар оролцсон оролцогчид маань эхний даалгавраа биелүүлэх гэж нилээд сандарч өнгөрүүллээ. Зарим нь бүр хид хідэн оролдлого хийсэн ч амжилтгүй байсан юм. Гэхдээ битгий сэтгэлээр унаарай. Альва зүйлийн эхлэл тийм ч хялбархан тавигддгүй шүү дээ. Дараагийн даалгавраа биелүүлэхдээ илүү төлөвлөгөөтэй ажиллахыг хичээгээрэй. Ингээд үзэгч та бүхэнд тэгээс тэр бумтан үрээтэй Turbo Start төслийн энэ удаагийн дугаарыг төлөвлөлөө. Хүссэн зорьсон амьдралдаа хүрч мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байгаа залуусыг дэмжээрэй. Тэд 3 сарын дотор 4 сая төгрөгийн орлоготой болохоос гадна Хонконг, Макаогийн аялалд хайртай дотны хүнтэйгээ аялах ирэхээр шагнагдах болно. Тиймээс хичээгээрэй залуусаа. Just one dream. Just imagine, close your eyes and invite your heart to take you to a different place. How does it feel? How does it feel? And your dreams will make you see where you're really meant to be. Listen to your inner voice. It's all reality. How does it feel? How does it feel? There'll be freedom, there'll be greatness, there'll be love and joy and justice when we move on and we get on to live our dreams. Ir donde perteneces y descubrir la luz interna de tu corazón. ¿Cómo te hace sentir? ¿Cómo te hace sentir? Nuestros sueños cubren